Сайн байцгаана үзэгчдээ, манай Dynasty Sense Season 2-ын 1 дахь дугаар эхэлж байна. Тэгээд маш удаа уулзсангүй. Тэгээд та бүхэн маань сая карантин үеэр гэртээ маш үр бүтээлтэй өнгөрөөсөн байхаа гэж найдаж байна. Тэгээд би бас нэвтрүүлгээ хийгээгүй. Бас миний ингээд ам жоохон ярьж чадахгүй байгаа шүү. Тэгээ ямар ч хэсэн бүгдээрээ хамгийн ихний мэдээлэл рүүгээ орцгоё. За хамгийн ихний мэдээлэлээ та бүхэнд нэтгэх усад болж буй үйл явдлын талаар ярихад нэтгэх усад одоо COVID-19-тэй зэрэгцээд бас хар мөөгөн цэр гэдэг нэг тийм тахал өвчин гараад ирсэн байгаа. Тэгээд энэ өвчин нь маш тийм тун ховор тохиолддог өвчнүүдийн нэг. Тэгээд энэ өвчнийг юунаас шалтгаалаад энэ тахал нь юунаас болоод гараад байгаа вэ гэдгийг нэтгэгийн эрүүл мэндийн яамнаас судлаад үзэхэд ковидын эмчилгээний эмнээс болоод ямар нэгэн мутацны өөрчлөлтөнд ороод тэгээд хүний тархи руу ороод хүний тархийг өвөө болгодог тийм тахал вирус гэж ерөнхийдөө үзэж байгаа. Тэгээд энэ вирусыг авсан хүнд ерөнхийдөө 50% амьдрах боломж байдаг. Тэгээд маш яарвчлалтаагаар хүний нэг нүдийг юм уу эсвэл эрүүнийх нь ясыг салгажил байж ээж энэ өвчнийг туссан хүн амьд үлдэх мөрөн боломжтой болж байгаа юм. Тэгээд ямар ч хэсэн одоо зарим нэг мужуудад нь маш өндөр тийм дэглэм бариад эхэлсэн байгаа юм бэлээ. Тэгээд энэ өвчний талаарх бас мэдээллийг та бүхэн ороод судлаад үзээрэй. За тэгээд энэ өвчин нь болохоор ковид тусаад 12-оос 15 хоногийн дараагаар ерөнхийдөө мутацанд ороод илэрч байгаа гэж байгаа. Тэгэд ерөнхийдөө бас дэлхийд маш том өөр нэгэн вирус гарч ирэхийг үгүйсэхгүй. Тийм учраас та бүхэн маань за вакциндаа хамрагдаарай. За ингээд хоёр дахь мэдээлэлээсээ та бүхэндээ хүрэхэд дуучир Яна болон Асапроки өөрсдийнхөө эрхэж буугаад өнгө сайхан батлаад амжсан билээ. Тэгээд энэ талаар та бүхэндээ дэлгэрэнгүй хүрэхэд дуучир Асапроки GQ хэмээх сэтгүүлийн нүүрэнд гарахтаа нэгэн ярилцлагыг өгсөн байлээ. Тэгээд сэтгүүлч түүнээс та тэгээд ийм алдартай дуучинтай үерхэж байгаагаа ер нь юу гэж бодож байгаа вэ гэж асуухад тэр бол миний заяаны хайн би маш их жаргалтай байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр 11 сард Барбадос улсад аялж явж байхдаа маш олон гоё гайхалтай зургуудыг хайлт даруулаад амжсан. Тэгээд энэ нь болохоор интернет дээр хүмүүсээр маш их шуураад хоёр яг үерхэд байгаа юм уу, яагаад байгаа юм бэ гэсэн асуултанд ерөөхдөө Асапроки сайхан хариулт өгсөн байна. Тэгээд хөөрхөн хоёр дуучны өмнөөс би маш их баярлж байгаа. Тэр хоёр угаасаа амар тохирсон. Тэгээд мөн дээрээс нь дахиад нэгэн сонирхолтой мэдээлэл хийх юм бол Асапрокигийн төрсөн аав нь Барбадос улсаас гаралтай. Тэгээд дуучир Яна маань бас өөрөө Барбадос улсаас гаралтай дуучин учраас тэр хоёрын ерөөхдөө яг одоо өссөн чашаа Асапроки Америкт өссөн л дөө. Гэхдээ ерөнхийдөө үүсэл гарал нь нэг газраас тэгээд тэр хоёроос маш их аз жаргалтай байгаа. Тэгээд амжилт хүсье, аз жаргал хүсье лоо. За дараагийн нэг мэдээ маань гэх юм бол нийслэлийн 13 дугаар сургуулийн замын хойно ерөнхийдөө автомашины дугаар илрүүлэгч тийм камер суйрлуулсан байна. Тэгээд энэ ямар үндсэн дээрээс яагаад суйрлуулах болсон бэ гэхээр ерөнхийдөө тэр сургууль руу явж исэн сурагчдыг дайрсан ч юм уу те осол гаргасан жолооч нар ерөнхийдөө 2-3 цаг буудлын цаа нөгөө хүүхдээ авчиж 5-10 мянган төгрөг өгөөд гомдлгүй бидтэй гэж хэлээд буулгасан тийм явдлаас ерөнхийдөө болсон байна. Тэгээд угаасаа сургуулийн арын зам ч юм уу урдлын зам ер нь бол хүүхэд ихтэй газар болвол заавал тийм камер суйрлуулаад жолооч нар ч гэсэн өөрсдөө хариуцлагатай хандаад маш удаан яваад замын хөдөлгөөнд зөв оролцохыг уриалж байгаа юм байна. Тэгээд ямар ч гэсэн замын цаг нартай маш их баярлалаа энэ асуудал дээр анхаарал тавьж ажиллаж байгаад. Nice. За хамгийн сүүлийн мэдээнээсээ та бүхэндээ хүрэхэд манай Монгол улсын өдөрт ковидоор өвчилж буй иргэдийн тоо маш ихээр буураад байгаа. Тэгээд үүн нь мэдээж хэрэг вакцинжуулалттай холбоотой байх гэж бодож байна. Тэг ямар ч хэсэн та вакциндаа хамрагдаагүй бол заавал хамрагдаарай. Тэг нэг дахь тунгаа хийлгүүлээд хоёр дахь тунгаа хийлгүүлэх гэж хүлээж байгаа бол бас масктай яваарай. Ерөнхийдөө болвол бусдыгаа ч гэсэн хамгаалаад өөрийгөө ч гэсэн хамгаалаад тэгээ хоёрдугаар тундаа орсон юм чинь маска зөөхгүй ч юм уу те нэгдүгээр тундаа орсон юм чинь би ингээ гараа хариуцахгүй олон нийтийн газар явнаа гэж ивэл ерөнхийдөө бас хөл орой тийм сайн сулраагүй байгаа шүү. Тэгээд ямар ч гэсэн өөрийгөө болон бусдыг хайрлаарай. Тэгээд миний сүүлийн үзэн маш их баярлалаа. За тэгээ манай сүүлийн тамдээс үзэгчтэй маш их баярлалаа. Манай Instagram аккаунтыг follow хийгээд мөн дээрээс манай Facebook хуудсан дээр лайк дараад YouTube дээр subscribe хийгээд мөн дээрээс манайх TikTok дээр шинэ контент гаргаж байгаа. Тэгээ TikTok-ыг маань follow хийгээрэй. Тэгээд шинэ нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.